Энэ удаагийн дугаартай маань Түлээжүүр хамтран ажиллаж байна. Шинжлэлийн баярыг улам утга учиртай болгох, шинжилгээр заавал амтлах учиртай тусгай биелүүга хэрхэн олж авах вэ? Мэдээж энэ маш илбэрхэн. Та 12 сарын 25-ныг дуустал Түлээжүүрийн сайт болох www.tlj.cg-ийн сайтаар урьдчил захиалга өгөөд 12 сарын 30-наас 31-ний өдрүүдэд өөрт ойр салбараас очиж авах боломжтой болжээ. Энэ нь салбараас очиж авах захиалга бөгөөд хүргэлтийн үйлчилгээ биш гэдгийг дахин сануулъя. За тэгээд шинжилээрээ угаасаа л Түлээжүүрийн олон төрлийн үзэсгэлэнтэй амттай гоёмсог билуунуудаас идэж өж жинхэнэ утгаараа шинжил болдог доо. Харин та 12 сарын 25 хүртэл амжиж захиалга өгөөрэй. Түлээжүүр мөрөөдөл биелэх баярын амт. За сайн уу манайхаа шинжлэлийн баяр тохиолдож удаа та нартай зориулаад бас нэгэн шинжлэлийн сэдвтэ сэтгэлийн утас хөндөх яруу тансаг бүтээлийг ярьж өгөхөд бэлэн болоод байна. Tune for Love гэх энэхүү кино маань 2019 онд бүтээгдсэн ромком төрлийн бүтээл өгөөд гол дүрүүд нь Өмнөд Солонгосын ээж зэрэглэлийн жүжигчд болох Ким Гон, Жон Хэйн нарын маш чадварлаг тоглосон байдаг. Одоо харин бүгдээрээ эргэн тойрны элдв асуудлаа төрч батгай мартаад энэхүү гайхалтай киноны ертөнцөөр хамтдаа хэлцгаая. За энэ түүх маань 1994 оны 10 сард эхэлнэ. Өглөө эрт дөнгөж үүр цайх үеэр Мису Бекри гэх нэртэй нэгэн талах нарийн бооны газар арай ч үе талгаа нээж амжаагүй байтал ахлах сургуулийн сурагч бололтой нэг царай зүс сайтай залуу хөө хаалга татан ороод ирлээ. Тэгснэ хайж байгаа юм дүп үүч байх шиг. Юу гээл талахны газарт өглөө эрт дүп зараа сууж байгаа втэ. Тэнтийн ажилтан Мисугийн охинч сандарч манайх нээж амжаагүй байна. Бас дүп байдгүй гэх нөгөө залуу нь хариуд нэлж байгаа. Тэгвэл шар буурцгаар хийсэн ямар ч хамаагүй юм байна уу гэж байна. Мису охинч сандарсаар шар буурцгийн сүв хөргөчнөөсөө хайтал бас л байсангүй. Улмаар түүнийг ойролцоо хүнсний дэлгүүр рүү орохыг зөвлөв. Мисугийн айд сандраад байгаа шалтгаан өглөө эртхийн нэгэн дүпүү асууж ивэл шоронгоос дөнгөж сулгдсан хүн азгуутлаа арилгах гэж явж байх өндөр магадaltaй юмсанжээ. Тэр хооронд Мисутай хамт Бекри ажилладаг бараг ээжчг нь харж ханддаг Үнжа гэх нэртэй ихч орж ирэх ба Мису жигчтэй босон явдлыг тайлбарлав. Тэгтэл нөгөө айгаад байсан залуу нь гартаа дүпүү ярьсаар тэдний газар урдуур дахин нэг өнгөрөх зураа нэгэн зарыг уншаад амжлаа. Тэр нь юу гэсэн бэ гэсэн чинь манай Бекри цагийн ажилтан хайж байна. Цагийн 1200 вон гэсэн зар байж. Тэгэл мань нэр оройдоо нөгөө Бекрид гинт босч ирээд сургууль явахаа болж байгаа. Саяхан шоронгоос судлагдсан эдрэгэд хамаг юмаа нууж хаалгүй илчилж ер нь баг хүчээр шахуу тэдний ажилтан болохоор болдгоо. Түүнийг кино гих бөгөөд үгдөө цөөнтэй нүүрний хөрөл багтай байдал нь Мисуд эвгүй санагдсан хിവэрлсэн ч нөгөө нэг чинь бол түүнд маш инэрэнгуй сэтгэлээр хандаж цаашид ажиллуулахар болчлоо шүү. Яагаад хоригдож байсан талаар нь ч асууж шалгаасангүй. Учир нь хинөө гих залуу зөвхөн нүүрний буянтай байгаа зөкссөнгүй. Ажил төрөл шаламгай чин сэтгэлтэй гэдэг нь харвас илт байсан юм байхаа. Иймгүй бяцхан талхны газар дахин нэг ажилтан нэмэгдэж гуруулаа оллоо. Удаах өдрүүдэд хинөөг дүүпүү гэж хожлох Үнжа агчийн нөхөрсөг зан чанар нь Мисугийн халуунтлан хандлага нь хянууд нөлөөлж манер өнгөрсөн амьдралынхаа зах цухаас ярьж эхэлдэг. Засан хүмүүжлэх төвд байхад нь өглөө бүр 9 цагт өглөөний цай өгч радиогоор яг ижлэх нэвтрүүлэг явдаг байлаа. Өдрийн турш хийдэг бүх зүйлс нь яг л нэгэн хэмээн уйтгартай байсан байна. Тэгээд л өдөр бүр тэрээр залбирдаг байж л дээ. Намайг эндээс гаргаад өгөөч хэмээн залбирдаг байв. Тэгээ бүр сүулдэ бурхнаас ингэсэн байгаа. Хэрвээ бүх зүйл хэвээрээ байх бол би эндээ үрд үлдэх юм шиг байна. Та ядаж амьдралд минь ганцхан өөрчлөлт хийгээд өгөөч гэж залбирсан аж. Гэхдээ тэгээд л нэг өдөр наранд гарч засан хүмүүжлэгтөө сулагдаад явж байхдаа эдний Бекригээс дүпүү асуугаад явж таарсан ба байнга сонсдог радиогийн нэвтрүүлэг нь өөрчлөгдөж байгааг анзаарч сая л нэг юм өөрт нь гайхамшиг тохиолдож амьдралаа өөрчлөх боломжтой болсноо ухаарсан аж. Ингээд энэ үчээс хойш энэ гурав бүр дундаа ороод өдөр хоногийг хөвгөлтөө өнгөрөөж хянуу залууч овоо нийгэмшиж баахан ахлах сургуулийн охтуудын краш итер болоод эдний Бекрич бүр нэлээд алдартай болж эхэлдэг. Гэхдээ энэ хинүүг ажиглаад байхад Мису руу нэг л өөр нүдээр хараад байгаа юм да. Энэ маань ер нь баг Мисугээс болоод эдний ажилд орсон юм биш үү дээ. Энэ хоёр тэгээд хүн багтаа өдөр радио сонсоод өөд өдөөсөө хараад энийгээ суучдаг гэж байгаа. Удалгүй 12 сар гарч хүн бүрийн хүсэн хүлээдэг 100 сарын баяр болох өдөр төгтөг ба эдний Бекрич гацуур модоо засаад баярын билууны захиалга дарагдаж төрөл бүрийн билуу хийж эхэллээ. Баярын билууны захиалга гэснээс нэрээ 12 сарын 31-ний өдөр билуу олох гэж бүр үйл тамаа цайдаг цаг ард тодорсон байна. Цаан чин Түлээжүүрээс уламжлалт болгон зохиодог Holiday Dream шинэ жилийн билууны урьдчилсан захиалга 12 сарын 25-ныг дуустал явагдаад эхэлчихжээ. Түлээжүүрийн зүгээс энэ жил хэрэглэгч бидэнд зориулж байгаа сюрприз нь дэлхийд даяар хайрлагдсан Санирогийн 5 гол дүртэй тусгай загварын билуунууд байх ба амтлах байтугай харсан хүнийхээ царайнд баярын мишэл тодруулдаг ижидтэй гин шүү. Мэдээж Holiday Dream signature билуунуудын өргөн сонголтж байгаа. За тэгээд урьдчилсан онлайн захиалгын тодорхой хязгаартай тул та бүхэн маань баярын билуугаа амжиж захиалаарай. Түлээжүүр мөрөөдөл биелэх баярын амт. За тэгээд билуугаа хийгээд ил бүжигнуулаад үгүй гэтэл 100 сар болж байхад тэдний гудамж нь засварын ажил хийж эхэлдэг ба мань нийт чинь хамаг орлоготой байх үеэрээ жаргах замын садаа ямаа эдрэгээд бүр бухимдаж байгаа нь харагдана. Тэгж байтал яг 100 сарын өдөр Хинуугийн 10 жилийн найз нарын нэг нь тэр хаваар явж байгаа гайтай юм шиг Хинууг Бекрид ажиллаж байгааг нь олоод харчдаг. Тэр найз нь гэж байгаа. Чи миний ачаар сулгдсан биз дээ. Эс бөгөөс 100 сарыг шоронд өнгөрөх төгсөн байхаа. Тэргээд чанга ярьсаар Бекрид орж ирэх ба Хинуу харин түүнтэй дахин таарсандаа нэх баярлаад байсан юм бол харагдсангүй. Тэгснэ нөгөө найз нь бүр тэр хавийн хамаг найзуудаа дуудаад эднийхийг бүр
бэлтгэнээс сучлаа шүү. Хуучны нөхөрлөлөө санаад Хянуугаар дайлуулж идэж уух маягийн юм сэдэд байгаа л той. Үнжээ агч тэднийг бэкеригээс гарч явахыг хатуухан сануулдаг ба нөгөөд ч бас Хянууг дагуулж явах гээд үзээд байгаа л той шүү. Манер тэгээд халаасоосон тул явахыгаа өмнө хичээсээ асууж байгаа. Цалингаа урьдчилж авч болох уу гэж асуугаад эгч ч одоо цөхөрсөн байдалтай кассанд байгаа бэлэн мөнгө өгөөд явуулдаг. Тэр мөчөд харин Мисү нэх гүнхтэй царайлаад энэ маань буцаж ирдэг болоо да. Ухааны бодсоор хоцров. Нөгөө талд Хянуу ч хэдэн арзаас найзуудтайгаа идэж уугаад бас хажуугаар нөгөө нас барсан найзынхаа дурсгалыг хүндэтгээд байгаа л той. Энэд угаасаа л нэг тийм хэрэг түүхт амархан орооцолчих гээд байдаг нөхдүүд байдаг ба тэр үеэр ч мөн хин нэгэн тийм танихгүй хүнтэй ам мөрөж дахиад зодоонуудын эхлүүлэх шинжтэй бол явчваа. Үзэг зөвлөгтөхөд тэдний ахлах ангид байсан үеийг харуулах ба найзуудаараа дээвэр дээр тоглож байх үеэр нэг найз нь санамсаргүй байдлаар дээврээс унаж нас барсан байдаг ба энэ хэрэг нас барсан хүүгийн дэргэд зогсож байсан тул Хянууд хамаг бурууг тохож засан хүмүүжлэх төвд хорьсон ажээ. За энэ өдрөөс хойш Хянуу дахин хизээч бэкеридээ ажиллахаар иргэн ирээгүй юм гэдгийг улмаар өнөөх бэкери маань хаагдаж цаг хугацаа улиран өнгөрсөөр 1997 он боллоо. Энэ цаг мөчид Мисү их сургуулаа төгсөж анхны ажлын карьераа хэвлэлийн газрын редактораар эхлүүлэхээр болдог. Хянуугийн хувьд хуучин амьдардаг байсан дүүрэгтээ айл нүлгэгчээр ажиллаад байгаа бол той. Харин үнжээ агч маань бэкерийн аль дээр хаагдсан учраас одоо л жижиг гомгийн газар ажилладаг болжээ. Нэг удаа Мисү эгчийнхээ гомгийн газарт ирээд ажилд орохоор босноо дуулгаж эгч нь ч бас бүүн баяр болов. Үнжээ агч гэхдээ үнэндээ л ач уянтай хүн юм да. Эцгийнх нь нас барсан Мисүг харж хандан дээрээс нь их сургуулийн төлбөрийг нь хүртэл бэкери ажиллуулж олсон хамаг мөнгөөрөө төлсөн байх ба шалтгаан бид чинь нэг гэр бүл шүү хэмээн инээмсэглэн хэлэх аж. Тэр өөрөө Хянуу хуучин номын дэлгүүрт номнууд ачиж тушаагаад дэлгүүрийн эзний гуйлтаар хараа муутай шөнийн цагаар ганцаараа явж чаддгүй хөгшин ээжийг нь гэрт нь өргөж өгөх болдгоо. Яг тэр үеэр Мисү хуучин бэкерийнхээ гадаа очихсан ээж аваа би ажилд орчлоо гэдэргээд хуучин цагаа дурсан ганцаараа эмороо зогсож байдаг ба. Гэнтл хин нэгэн түүний нэрийг дуудах шиг болов. Тэгтэл тэртээ 1994 онд ажиллаа хийж яваад эргэж ирээгүй Хянуу гэдэг нөхөр чинь Мисүг харанхуй шүн бэкерийн гадаа зогсож байхад нь шууд таньсан нэ нажээ. Энэ хоёр маань бие биенээ хараад учиргүй их баярлж байгаа бол тэ бас. Хянуу хурдхан шиг үүрээд явж байгаа хөгшин эмээг гэрт нь өргөж өчгөөд эргэж ирэхээр болдгоо. Мисүч түүнийг хүлээгээ зогсож байхаар болов. Удалгүй тэгээд Хянууч буцаж ирээд мань хоёр амьдрал тохиолдсон хол ярийн хамаг сониноо ярьж эхэлдэг. Хянуу өнгөрсөн хугацаанд ерөнхий боловсролын гэрчлэгээ амжилттай авснаа Мисүд бахархалтайгаар ирж Мисүч түүнээр бахархаж байв. Мөн Хянуу үнжээ агчийнхээ талаар асуухаач мартсангүй. Мисү түнд хэлж байгаа. Үнжээ агч гомгийн газар ажиллаж байгаа. Маргааш орой завтаа бол гуруула тэнд уулзъя гэхтэн. Хянуугийн царай нь үл ялэг барайж би маргааш цэргийн албаа эхлүүлэх гэж байгаа хэмээн хэллээ. Энэ олон жилийн дараа очиж ийм өдөр уулздаг. Энд ч одоо юу вэ? Ямар ч тач өнөөдрийн үед ядаж Мисүгээ гэрт нь өргөж өгөхөр болдгоо. Удаан хугацааны дараа уулзж байгаа болохоор энэ хоёр бас нээлттэй ярилцаж чадахгүй нэг нэгнээсээ бишүүрхэд байгаа бол дээ. Бүсгүйгээ гэрт нь хүргээд Хянууч баяртай инээ тэр болоод тэндээс явсны дараахан Мисү гинтгэл зориг гарган Хянуу гэд харанхуй гудамжаар нэг хашахад өнөөх нь дуутахыг нь хүлээж байсан юм шиг учир зүггүй замаасаа буцан гүйж ирж энтер. Ингээд энэ хоёр Мисүгийн гэрлөө орохоор боллоо. Мисү Хянууг түр гаднаа хүлээлгэж байгаад гэр доторх эмх замраагүй зүйлсээ хальтмал цэгцгсэн болж түүнийг гэртээ оруулваа. Гэрт нь шараа ариг чипснээс өөр хүн амтанд айлах зүйл байгаагүй ба өгсөн шараа аригийг нь задлтал сандарсантаа баахан сэгсэрсэн байсан юм уу хайшин. Нөгөө нь Хянуурын битүү хөөсөөр шившүүлчих жоогоомаа. Бүртлгөө гэж. Өө тэгээд энэ Мисү чинь тусад нь ор засч өгөөд нөгөө Хянууга бүр гэртээ оноолохоор боллоо шүү. Мисү шүн унтахын өмнө Хянууг хамгийн сүүлд бэкеригээс явсан өдөр дахиж хизээч эргэж ирэхгүй гэдгийг мэдэж байсан гэдгээ хэлтэл Хянууч болсон явдлыг түн тайлбарладаг. Тэгээ ингэж хэлж байгаа. Тэр өдөр бид нэг согтуу үнтэй зодоон зохионы асуудал үүсгэж тэнсэн харгалзах ял маань дахин сэтэрч засран хүмүүжүүлэх төв торигдохоос өөр аргагүй болсон. Уг нь бэкери өрөөгөө буцаж очихыг маш их хүсэж байсан юм. Эмийн хэлээд манай хоёр гар гараасаа барьсаар унтцгаав. Маргааш өглөө Мисү Windows 95 компьютераа асааж байгаад Хянууг цэрэгтэй хугацаанд холбоо харилцаатай байгаарэ гэж Дүүпүү 1001 гэсэн мэйл хаяг шинээр нээж өглөө. Хянууч цэргийн албаа дуусгаад заавал уулзсан хэмээн Мисү дамлав. Салхтаа тэд тэрвэрлдэж Мисүч нүдэн анаад зогсож байсан тул Хянуу түүнийг жаахан ив хавгүй үнсээд тэдний энэ удаагийн уулзалт өндөрлөдөг. Тэр өдрөө Мисү нөгөө хэвлэлийн үйлдвэртэй ажлын эхний өдрөө эхлүүлээ сууж байдаг ч гинт Хянууд мэйл хаягийнх нь нууц үгийг бичиж өгөөгүй гэдгийг саналаа. Хянууд замдаа нөгөө өгсөн цаасыг нь эргүүлж тойруулаад нууц үг нь хаана гон болтоо гэсэн ухааны бодоод гайхсаар л өвчв. Энэ мөчөөс хойш Мисү Хянууг нууц үгөө яаж иж байгаад л бодоод олчих болов гэж найцаар Хянуу руу өчнөө мэйл илгээх боловч Дүүпүү 1001 гэсэн хаягаар нь ороод шалхахад бүгд уншигдаагүй хэвээр л байв. Ингээд өдөр хоногуд өнгөрсөөр 2000 он болсон байдаг. Ядаж байгаа цаг хугацаа одоо яасан ч хурдан явд юм дээ. Энэ цаг үед Хянуу цэргийн албаа хааж дуусаад шууд Мисүгийн гэрийн хаягаар яваад очдогч Мисү аль хэдийн байрнаасаа нүгэд гарсан байлаа. Удалгүй Хянуу Мисүгийн хуучин байрыг эзэнгүй байгаад байсан учраас түрээслэхэр шийдэж улмаар өмнөх эзэмшигч буюу Мисүгийн түрээсэн бичиг баримт дээр тэмдэглэн үлдсэн хаалганы кодыг олж хараад энэ тоо имэйлийн нууц үг ээж магадгүй гэж санан имэйлээ шалгаад өстэл нэрээ түүний зүв байлаа. Хизээ хойно гэж ингэж нэг юм нууц үг олж мэдэх шивтэй. Тэрээр Мисүгийн илгээсэн өчтөчнөн имэйлийг хараад амьдралдаа баярлж байгаагүйрээ баярлаж анх удаа өөрийн утасны дугаар бүхүү мэйлийг түүн рүү илгээвэ. Мисү энэ мэйлийг уншаад баярлан тогтож түүнээс өөр юм бодож чадахгүй байлаа. Тэр өдрөө Мисү ажлынхаа утсаар Хянуу руу залгаж тэд ажлаа тараад уулзалтаар тохиров.
Тэр үед Хиноо фитнес төвд ажиллаж байсан ба тентхийн эзэн гэж нэг лоёрч нөхөр үйлчлүүлэгчдээс мөнгө аваад хуурсан хэрэг гарч үүнээс болоод бөөн зодоонуудын болдог ба Хиноо фитнесийн бусад ажилтнуудтай хамт цагдаад баригдан өцснөр энэ удаа дахиад л Мисүгийн дуудлагыг авч чадлагүй уулзах боломжоо алддаг. Гэхдээ нөгөө нэг ядаргаа дуучин ангийнх нь энэ ажлыг олж өгсөн байдаг ба ер нь бол энэ хэдтэй зууралтахаар Мисүтэй уулзах боломжоо алдаад байдаг нь тун тоогүй. Хиноо харамсандаа уучлахгүйсэн имэйл бичих гэж оролдогч жухам хідэн үг эвлүүлээ бичих чадахгүй суугаа харагдана. Харин Мисү түүнээс төрүүлээ тун хачиргалтай нэгэн имэйлийг явуулсан байдаг. Мисү захиандаа ингэсэн байгаа. Бид энэ удаа уулзаагүй нэг талаараа сайн хэрэг бололтой. Сүүлийн хэдэн жил миний амьдралд ямар ч онц сонирхолтой зүйл тохиолдсонгүй. Цаг хугацаа үнэхээр утга учиргүй өнгөрлөө. Яг үнэндээ чамайг имэйлийнхээ нууц үгийг олсон гэдгийг сонсоод сүүл хамгийн ихээр баярлсан. Хоёуланд нь ямар нэг сайхан зүйл тохиолдвол эргэлж уулзцаая. Тэр хүртэл баяртай гэсэн байлаа. Ингэсээр байгаад энэ хоёрт маань ер нь уулзах тохиромжтой цаг үе гарах юм болоо да. Дахин 5 жил өнгөрч 2005 он боллоо. Мисү ажлаа сольж номын жижиг редакцид зохиолчоор ажиллаж эхэлсэн байв. Нэрэн энэ ажлын газрын дарга нь жаахан creepy сонин ах байдаг өгөөд Мисүд баг зэрэг тал тайж иж магадгүй юм шиг байна. Ер нь бол эдний компаниас гаргасан Мисүгийн хэн тохиолдсон ном амжилттай үр дүн үзүүлээд яалтчгүй ажил карьер нь сайн явж байгаа болтой. Нэг өдөр эдний ажлын дэд авах стартап компани баг шинээр нүүж ирдэг ба Мисү тэдний дунд Хиноо байгааг олж харлаа. Айгу энэ төвхтэй хувь тавиланд эднийг олон ч удаа салгаж бас дахиад л санаандгүйгээр учруулад байдаг сонин шүү. Энэ хоёр дахиад л олон жилийн дараа юунаас эхэлж ярихаа мэдэхгүй уулздах ба Хиноо энэ удаа Мисүг нэг тийшээ дагуулж явахаар болдог. Ой тэгсэн тэр газар нь Мисүгийн хуучин түрээсэлдэг байсан байр бөгөөд одоо л Хиноо энтхийг түрээслэн амьдарч байгаа юмсан жи. За тэгээд л уулзаагүй утсан хүмүүс биевинээ санснаа гайхаж улмаар Мисү ажлаасаа 3 өдрийн чөлөө авч маваад л Хиноотойгоо хамт өнгөрсөн он жилүүдийн талаар ярилцаж хамаг учраа олцохоор болж байгаа маа. Энэ удаа Хино зориг гарган Мисү тайртайгаа илэрхийлж энэ хоёр үүнээс хойш бараг албан ёсны хосууч амьдарч эхэллээ. Гэхдээ одоо тэгмээрсэн тий. Бидний санаж байгаагаар 94 оноос хойш бараг 10 гаруй жилийн хугацаанд 3-аас 4 удаа салж нийллээ шүү дээ. Бодлого маань хоёр хайртагч Юмжайтайгаа уулзахаар болдог боловч Мисү маань ихчээсээ санаа зовсон уу яасан. Одоохондоо түнд харилцаагаа ижилхэд бэлэн биш байна гэдэргээд өөрөө гадаа хүлээгээл Хинуг ганцаар ингэ оролцож байгаа маа. Ийхүү 10 гаруй жилийн дараа царилэгдөө Хинёгоо дахин харсан Унжаагч чинь хүүе царилэгдүү бүдүү мэн штэ гэж бөөн баяр болж хуучин бэкерийнхээ газрын дурсамжийг санагалзан ярьж эхэллээ. Одоо бол Унжаагч хүнтэй гэрэлсэн байдаг ба мөн тэр хүнч ганц бие аавт бол игч маань дагуур охинтой болсон байв. Ганц бие аав гэснээс энэ намар үзэгчдийг шуугуулсан ганц бие аавд инэдмийн цувралын шинжилгээний баяр зориулсан тусгай дугаар гарч эхэлж байгаа юм байна. 4 аав хүүхдтэйгээ хамтдаа шинэ оноо хөдөө суманд угтахаар яваад ямархан адал явдалтай учрахыг 12 сарын 23-наас Univision-ийн видео сан Look TV-гийн бокс зэснээс хүлээн авч үзээрэй. Одоо кино руугаа уццгаая. Манай хуурай эгч дүү хоёр иргэн нэгдээд хол ойрын сонь сайхнаа хуваалцж байтал гомгийн газар нь гэнт нэг ахлах сургуулийн охин орж ирээд асуудал гарлаа гэсээр тэднийг дагуулan явлаа. Тэгтэл үүдэнд Хинуг хүлээж зогсож байсан Мисү чинь Унжаа эгчийн дагуур охиныг тамхи татж байгааг нь олж хараад дэлб цагаанцсан зогсож идэг шүү. Ер нь энэ охин байнга асуудалд орооцолдог тул Унжаа эгчийн амьдралыг нэлээд зовлонтой болгож байгаа ажээ. Мисүгийн тэгж их уурсан шалтгаан нь Унжаа эгч бол маш чадварлаг тоогооч өгөөд ганцхан энэ аав охин хоёртой амьдралаа холбосноос болж жижиг гомгийн газараас хөндөрч чадахгүй байнгын зам чөлөөг ажилдаг гинэ. За тэгээд энэ олон жилийн дараа уулзсан усуудад зүгээр яваад өгнө гэж юу ах вэ? Тэгэд гомин эдэнгээ элдвиг хууч хөөрсөөр өнгөрсөн сайхан дурсамжуудаа дурсан ярьцгаав. Мисү Хиноо хоёрыг явахад нь хөөрхийн Унжаагч баахан хачир баглаж өгдөг ба тэндээс гараад мань хоёр ч ихчийг өөрсдөх нь харилцааны талаар ганц ч юм асуусангүй өнгөрлөөд иргээ бас гайхаад байгаа болтой. Нэг удаа Мисүгийн радиод ажилладаг найз нь видео бичлэг хийх цагийн ажилтан таньж мэдвүү гэж асуудаг ба Мисүч одоо эргэлзэлгүйгээр Хинуугаа санал болгов. 2005 он бол яахын аргагүй дижитал камерын эрен үе байсан бөгөөд Хинууч мөн энэ чиглэлээр ажиллах үнэнхүү хүсэл эрмэлзэлтэй нэг юм байв. Нэг өдөр Мисүгийн захирал нь шинэ бизнес эхлүүлэхээр шийдэн хуучин бэкерийн газрыг нь хөдөлж аваад нарийн бовны сургалтын газар нээхийг хүсэх ба Мисүч энэ төсөлдөө татан оролцуулах хүсэлтэй байгаа илэрхийлв. Тэр creepy захирлын хэлж байгаагаар Мисүг өдөр бүр инээж явахыг харахыг хүссэн гинэ. Энэ ах нэр үнэхээр creepy санагдаад байгаа юм да. Төдөөдлгөө Хинуугийн нөгөө хуучин найзууд нь түүнтэй дахин холбоо өрж амьдралаасаа арчхыг хүсдэг түүхэн дахин сөхөгдлөө. Нөгөө золгүй байдлаар дээврээс унж нас орсон найзын дурсгалын 10 жилийн ой тохиож хуучин нөхдүүд нь ялангуяа Хинуг заавал оролцох ёстой гэд хүчээр дагуулan явж найзын гэрт нь очихоор болцоодог. Гэр хин гадаа ирснэ талигачин гэргүүл тогтуутай мөнгийг хэн гардуулж өгөх хэсгээр бөөн талцал маргаан үсэд байсан тул Хинууч дуртай дургу сайн дураараа тогтоогшүүрч аваад гэрийг нь хаалгад өгчлөө. Нас орсон найзын их чаалга тайлах ба тогтуутай мөнгө үлдээснийг хараад нилээн бухимдаж байгаа нь харагдана. Тэрээр ууртаагаар чи болон танай найзууд торны цаана хатах ёстой. Юу ч болоогүй юм шиг амьдрал явж байгааг чинь хараад ой гутаж байна. Миний дүү амьд байсан бол үдид хичнээн сайхан амьдарч байсан байх болоо. Хэмээн бухимдах ба Хинууч хариудна. Тэр өдөр золгүй осл байсан юм аа. Та намайг өршөөчгөл дэмэн толгой удаан уушлах усаар л байлаа. Гэвч нөгөөг хэлж байгаа юм. Надад тамаагүй. Чи үснийхээ дараа л өөрөө очиж өршөөлгөөгээд хаалгаа тас итлаач юу. Энэ явдлын дараа харих замдаа Хинуу санамсаргүйгээр гар утсаа нөгөө найзынхаа машин дотор үлдээдэг ба өдөржин сургаггүй алга болсон тул Мисүгийн санаа
санаан зовж араас нь залхахаар шийдгээ. Гэвч Хинугийн утсыг машин бариад явжсэн найз нь авч өөрийн биеэр утсыг хүргэж өгөхөр болов. Найзаас нь утсыг авсныхаа дараа Мисү ямар нэгэн зүйл хийм биш байгааг анзаарсан ч гэртээ ирээд юу ч хэлэлгүй утсыг нь нүдэнд харагдах газар тавилаа. Тэгтэл өнөө Хину уцаа алга болгосныг ч анзаараагүй байдаг ба анханасаа л зурагтан дээр байсан гэж бодоод өнгөрөв. Мисүч түүнээс өнөөдөр юу хийсэн талаар нь асуудагч Хину аав эгчийнх рүү явж эмээтэй уулзсан ухааны юм худлаа яриад хэлчихэж байгаа юм. Маргааш өдөр нь Хину ажиллаж байгаа стартап компани төлсөн зогсохоор болсон тухай таагүй мэдээ хүлээн авлаа. Учир нь эдний түрээслүүлж байгаа офисын байрыг нөгөө Мисүгийн крипи захирал нь эзэмшдэг бөгөөд цаашид түрээслэхгүй өөр үйл ажиллагаа эрхлэн гэсэн юм баха. Ингээд үндсэн ажлаа алдсан Хину маань цаашид нөгөө радиод бол видео бичлэг хийхээр болж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Мисү Хинуг яг юу нугаадааг нь олж мэдгээр шийддэг ба нөгөө утас авчирч өгсөн найзтай нь уулзахаар зориод очлоо. Нэг мөцөн Мисү нөгөө найзтай цуг талигачин гэрлүү дахиад очдог ба хачирхалтай нь тэр айл найлтын нүгөөд явсан байдаг. Оройн гэртээрээ тоол идэх үеэрээ Мисү энэ сэдвийг тойроо замаар хөндөж талигаач найзынхаа нэгч амьдарч байсан газараасаа нүгүүд явсан тухай дуулах нь тэрэ. Гэтэл энэ бүхнийг Мисүгээс сонсмогцоо Хинугийн хувьд хөх тэнгэр хөмрөх шиг болов. Тэрээр гүн зочрлорж Мисүгээс яагаад энэ талаар мэдж байгааг нь асуухад Мисүч Тэсэн найзаас нь сонссон гэд хамаг үннээ хэлж байгаамаа. Гэвч Хину үнэн голоосоо бухимдаж бүр гэрээсээ гараад явж байгаа харагдана. Тэрээр өмнө Мисүд шоронд орсон шалтгаанаа хэлж байсан ч найзынхаа гэр бүл одоо хүртэл тэрхүү золгүй хувьдлаас болж зовж шаналж байдаг. Мөн өөрөө ч энэхүү гимшлээ байнга сэтгэлдээ тээж явдаг гэдэг Мисү бус үнэлэнгийн хүмүүсээс олж мэдсэнд нь тун ихээр шаналж байгаа гэж. Ер нь бол Мисүд өөрийнхөө харанхуй амьдралыг мэдүүлэхгүйгээр хамтдаа шинэ амьдралаа бүтээх гэсэн гэгээ мөрөөдөл тээж явсан учраас тэрээр сэтгэлээр унаж ийм хачиргалтай үйлдэл гаргаж байгаа юмсан жи. Хину гэрээсээ гарч яваад нөгөө Тэсэн найзынхаа машин тэргийг нь эвдэж сүйтгээд найз охинд нь хэлэхгүй зүйл дуулгасан учраас уур бухимдлаа илэрхийлж гарлаа. Гэхдээ тэр найз нь бас зэвүүн гараа. Тэрээр Хину дандан бид нар бүгд адилхан алдаа гаргасан. Гэхдээ ягаад ч юм бидэн дундаас чил жаргалтай байгаа юм шиг чил ганцаараа өршөөгдсөн юм шиг санагдаад байсан гэж авт юм да. Атаархаа зөвлөгөө. Ингээд энэ хоёр үргэлжлүүлэн нудраг зурж эхэлдэг. Бөөн зодон зохион болсны дараа Хину сэтгэлээ өчүүхэн ч гэсэн дээрдүүлэхээр үнжээ агчийнхээ гомингийн газар хүрээд очлоо. Эгч ч одоо олон таван үг асуулгүй дүпүүд үгийнхээ хоосорсон сэтгэлийг дүүрэхээр аяхтай гомин хийж өгч байгаа нь харагдана. Эцэст нь Хину гэртээ эргэж ирэхэд Мисү аль хэдийн гэрээс явчихсан байв. Тэр өдрөөс хойш Хину хайрт Мисүгээ хаасайгүй хайж эхэлнэ. Хамгийн эхлээд Хину хуучин офис руугаа явж Мисүгийн крипи захирлыг машин авнаад хөдлөх гэж байхад нь таардаг. Захирлаас Мисүг хаануугааг асуудал. Өнөөх нь энэ хоёрын учир явдлыг мэдэх хүн тул Хину тандан чамайг сайн залуу гэдгийг мэднэ. Гэхдээ та хоёр яг адилхан бодлохгүй хүмүүс. Ер нь бол Мисүд түүнийг ад жаргалтай байх хүн хэрэгтэй л гэж бодож байна. Хэмээн ёжсэн янзтай нэгэд яваад өгдөг шүү. Хину машиныхын ардаас дагаж өгөөд л Мисүг олж уулзахын тулд араас нь салахгүй дагаад гүүн мөн ухааны болол явчлаа. Крипи захирал харин түүнийг шоож улам хурдаа нэмэхэд Хину ч харин машиныхын араас өө дургу гүсээр л байла. Тэгсэн нэрээ Мисү саяхан шинээр нэгдсэн бекридээ захирлынхаа хүлээгээ сууж идэг ба яг машин руу ороо суух гэж байхад нь Хину түүний нэрийг алсаас дуудахыг сольж сонсдгоо. Гэвч Мисү түүнийг үл хэрэгсэн нүдэндээ нулимс цэлэг нүлээд захирлын машинд нь суугаа авчлаа. Гэхдээ л Мисү сэтгэл хөдлөлөө удаан тавьчих чадалгүй нулимс туслаж эхлэхэд захирлан ч машинаа замын хажууруу зогсон түүнд Хинутай уулзаж асуудлаа нэг мөр болгох боломж олголоо. Хину эцэст нь Мисүг гүйцэж очиод түүнд хайртайгаа айлж чанга гिचэн тавирв. Харин Мисү түүнийг өөрөөсөө түлхээд машины араас битгий дагаж гүгээдээ бэрт чинь шүү дээ гэж хэлээд учир зүггүй уйлсаар машин руугаа буцаадгүйлээ. Ингээд л хоёр талд уйлсаар энэ удаа тэд дахин нэг хагцлыг үзэх шивдэ. Ямар гээчин эдрээтэй хувь тавилан гэхээр ийм байдгийн бол доо чаавас гэж. Дараа нь Мисү өмөрсөн сэтгэлээ зэгцлэхээр унжаа эгч дээрээ очиж бекерийн газартаа хийдэг байсан борцгоо хайруулж идэнгээ хуучны сайхан өдрүүдэд дурсан ярьж эхэллээ. Ер нь энэ гурван маань амьдралын алтан үеийн тэр нэг 1994 оны өвөл бекеритэй хамт ажиллаж байсан хэдэн сарн л юм биш үү те. Энэ ярианы үеэр унжаа эгч гинт Хинугийн саяхан ирээд явахдаа хэлсэн үгийг Мисүд хэлдэг. Унжаа эгч хэлэхдээ ингэж байгаа юм. Дүүпүү хэд хоногийн өмнө нүүр нүдгүү шарх сорив болсон байдалтай ирээд гомин идээд явсан юм аа. Би өөрөө тийм үг хэлснээ санахгүй байгаа ч тэр жил би түүнд би чамд итгэдэг шүү гэд хэлчихэж л дээ. Хинууд эмээ эгч багш гээд ойр дотныхон хинж тэгж хэлж байгаагүй мөлий. Тэгсэн тэр хүүхэд одоо болт намайг тэгж хэлснийг санаж явдаг. Надад бүр бекери нээж өгнө гэд амлаад явсан. Хэмээн нулимс туслуулан ярив. Эгчийн энэ яриаг сонсноос хойш Мисүгийн сэтгэл зөвхөн Хинуул бодогцоор байлаа. Хэсэг хугацаа өнгөрөхөд Хину радиогийн нэвтрүүлэгт албан ёсны зураглаачаар ажилладаг болжээ. Нэгэн удаа радиогийн мэдээ эхлэхийн өмнө алдартай хөтлөгч Хинугаас эфирээр дамжуулан нэрийг нь дурдуулах хүн байгаа эсэхийг асууж байгаа харагдана. Яг энэ цаг мөчид Мисүч тус нэвтрүүлгийг онлайнаар үзээ сууж байдаг ба наадаг цаасан дээр камераар бичлэг хийж бүхний дүрс зураад компьютероо дэлгэсэн дээр наацсан ч сууж байгаа шиг бодвол Хинугч мөн адил тэнд ажиллаа хийж байгаа гэдгийг мэдээдэг болтой. Удалгүй радиогийн хөтлөгч харин тухай ярьж сэтгэл дотн хүмүүсийн нэрнүүд хэмээн жишээ нэрс дуртахдаа Ким Мисү гэж хэлдэг ба энэ мөчид өөрийн нэрээ сонссон Мисү маань ямар ч эргэлзээнгүйгээр хамаг ажиллаа орхиод битгэртлээ санаж Хинутайгаа очиж уулзахаар радио станцын зүг гүйлээ. Хамаг хурдаараа гүйсээр очтол Хину яг камер идрээ хураагаад үүдэр гарах гээд явж байгаа нь таарав. Энэ хоёр маань шилэн хаалганы наан цаанаас харс тулгармагцаа учир зүггүй Мишель тодруулж эхлэх ба Хинуч зургийн аппаратаа яаран асааж энэ онцгой агшныг буулгаснаар
кино маань өндөрлөдөг. Эцэст нь энэ хоёр маань салж хагцахгүйгээр баттай нийлж байгаа гэдэгт нь би түүхэн итгэлтэй байна. За энэ түрээд кино маань өндөрлж байна. Өвлийн үүдэн өдрүүдэд сэтгэлийг тань багч болов дулаацуулж чадсан гэж найдаа. Ингээ та нар маань биднийг дэмжин лайк болон subscribe дарахаа мартаоцай. Бас урмын үгээ комментээр өчээрэй. Дараагийн дугаар удахгүй орно шүү. Түр хүлээж байгаарай. Удахгүй болцъё.